Сайн байцгаана уу, өнөөдөр имчилгээр бүгдээрээ нэгс Enterprise жижиглэн худалдааны програм дээр тооллогын тушаалыг хэрхэн үүсгэх болон тооллогыг хэрхэн хийх талаар үзэх болно. Эхний алхам маань агуулгах цэсний тооллого, цэсэнд байрлах бараа дахин тооллох тушаал хэсэгт шинээр дахин тооллох тушаалыг үүсгэнэ. Харагдаж байгаа улаанаар тэмдэглэгдсэн талбарууд буюу тухайн тооллого хийх дэлгүүр болон агуулгын мэдээлэл зэргийг бөглөөд мөн тооллого хийх хугацааг анхааралтай бөглөж өгөх шаардлагатай. Дээрх улаанаар тэмдэглэгдсэн байсан мэдээллүүдийг зөв бүгэлдсэн хэсгийг шалгаад тооллогын тушаалын баримтаа хадгалах тавч дээр дарж хадгална. Ингээд тооллох тушаалын баримт маань үүссэн байна. Тооллох тушаалын баримтаас үндэслэж буюу generate гэсэн тавч дээр дарж тооллогыг хийх баримтыг үүсгэнэ. Ингээд тооллого хийхдээ ажилт гэсэн төлөв дээр тухайн параметрын бүртгэлийг харж хянах болно. Ингээд бүглэх хэсэгт дарж параметрыг сонгож болон бүртгэлийн сонголтыг тооцож бүгэлж болно. Ингээд дараах агуулгад байгаа тооллого хийх гэж буй бараа бүтээгдэхүүний бүртгэлээрх тоонуудыг тулгасны дараа төлөвийг үр дүн оруулах болгож өөрчлөөд фактор буюу одоо бодит байгаа барааны тоо ширхгийг оруулж өгнө. Жишээлбэл манай агуулгад Arabica copy бүртгэлээр буюу байх ёстой тоо хэмжээ маань 46 ширхэг байх ёстой бол яг одоо манай агуулгад тооллогоор 45 ширхэг байна гэж үзье. Ингээд тооллогын дүн буюу илүүдэл дутагдал болон таарч байгаа тоо баримтууд зэрэг маань харагдаж байна. Үн хэсэгт та өөрийн жижиглэмгийн үн буюу өртгөөр бүгэлж тооцоогоо гаргаж болно. Жишээлбэл үн хэсгийг бүгдээрээ өртөг үнийн төрлөөр тооцож бүгэлье. Ингээд доор харагдаж байгаа хэсэгт нийт дүнгууд болон илүүдэл дутагдал гэсэн мэдээллүүд маань харагдаж байна. Параметрын толгойг хийж шалгаж дуусны дараа үр дүн оруулах гэсэн төлөвийг гүйцэтгэсэн болгож өөрчлөөд баримтыг хадгална. Мөн параметрал тооллох тушаалын баримтын төлөвийг дахин тооллого дууссан болгож өөрчлөөд хадгална. Ингээд дэлгүүр 2-ын шинэ агуулгын параметрын тооллогыг хийж дуслаа.